манайхаа энэ хүүчээрээ бүгдээрээ хэвтэй чигт өнцөг үүсгэн шидсэн биеийн хөдөлгөөний талаарх 10 бодлогыг бодож үзье. Хамгийн түрүүний бодлого x цэгээс y цэгийг онилж 50 м/сек анхны хурдтай шидсэн бие z цэг тусчээ. Энэ туссан байна. Y z маань 45 м байсан бол d цаг бүгдээрээ олооч гэсэн нэг юм бодлого байна. Яг үнэндээ яагаад y цэгийг онилж байхад z цэгтэй тусч байна гэдэг маань дэлхийн татах хүчтэй холбоотой, mg-тэй холбоотой. Татах хүч байхгүйсэн бол энэ маань чигээрээ яваад y цэгт тусах байсан байна. Ямар хугацаанд? T хугацааны завсарт гэж үзье. Тэгвэл яг энэ T хугацааны завсарт дэлхийн татах хүчний нөлөөгөөр энэ маань y-ээс z хүртэл унсан байгаа. Тэгэхээр эндээс энэ хүртэл x-ээс z хүртэл бас л яг T хугацаа өнгөрнө гэсэн үг. Энэ T хугацааг хэрхэн яаж олжуулах вэ гэхээр 45 м гэсэн энэ мэдээллийг ашиглаад h тэнцүү 2.1 gt квадрат гэсэн тэгшитгэлээ ашиглаад олчжуулна. Энийг ашигчээ. Энэ дээрээс T гэдэг бол өөрөө 2h хуваахан g хоёр талыг нь язгуурдаар хийгээд квадратыг нь байхгүй болгож байна. Ингээд энэ дээрээс олъё багш. 2h 2-ыг үржих нь 45 хуваахан за g-ийг 10-аар бодчих энэ удаад. Ингээд энэ дээрээс 3 секунд гарч ирэх нь ойлгомжтой. Тэгвээс x-ээс z хүртэл хэдэн секунд өнгөрсөн байх нь вэ? 3 секунд өнгөрсөн байх нь. Энийг олчлоо. Одоо бүгдээ яах вэ гэвэл энэ өгсөн анхны энэ 50 м/сек гэдэг хурдыг байгуулагчд нь задлаад энэ бол хэд болох вэ гэхээр 30 м/сек болно. Ягаад 50 синус 37. Синус 37 гэж чинь 0.6 байхгүй. Тэгээд энэ бол хэвтэй тэнхлийн байгуулагч нь 40 м/сек болох нь Pythagoras жуулжуулна. Эсвэл та бүхэн 50-ыг үржих нь cos 37. Cos 37 0.8 байдаг. Ингээд 50-аар үржүүлээд 40 м/сек гэхэд олчжуулна. Ингээд бүгдээрээ d гэдэг зааг яаж олжуулах вэ? 40 м/сек гэдэг анхны хурдыг хэдэн секундэд очсон бэлээ? 3 секундэд очсон байна. Энэгээр үржүүлээд 120 м/гээд олж болох нэ. За хоёрдугаар бодлогыг бодъё бүгдээрээ. Хэвтэй чигт альфа өнцгөр шидсэн чулууны хамгийн бага хурд 20 м/сек байв. Чулууг шидсэн агшаас 3 секунд хугацааны дараа А цэгт хүрсэн бол тусгалын зайг олооч. X-ээс шидээд А цэгт хүрэхэд 3 секунд өнгөрсөн байна. Мөн хамгийн бага хурд нь 20 м/сек байсан байна. Энэ бол маш чухал мэдээлэл. Хизээ хамгийн бага хурдтай болох вэ гэхээр энэ тракторын орой дээр гарч ирээд учир нь гэвэл яг энэ цэгт зөвхөн хэвтэй чигийн хурд дангаараа оршноо. Нөгөөх нь тэг болцсон байна гэсэн үг. Энэ бол 20 м/сек байх нь энэ 20 м/сек гэж ойлгож болох нь харин энэ босоо байгуулагчийг бүгдээрээ V0y гэж байна. Тухайн бодлогыг бүгдээрээ яаж бодох вэ гэхээр тэгштгэл ашиглаж бодноо. Ямар тэгштгэл ашиглах вэ гэвэл h тэнцүү V0y-ийг үржих нь t хасах нь 2.1 gt квадрат гэсэн тэгштэглийг ашиглана. За яагаад энэ тэгштэглийг ашиглаж байгаа? Яагаад хасах тэмдэгтэй байгаа юм бэ гэхээр дээшээгээ хөөрч байгаа гэсэн утгаараа удаашран гэдэг утгаараа бүгдээр хасах тэмдэг тавьж өгч байгаа. Тэгээд энэ x байрлалыг анхны байрлал гээ, a байрлалыг эцсийн байрлал гээ. Тухайн битийн анхны байрлал нь эцсийнхэн байрлалынхаа доор байх юм бол бүгдээрээ хаашийн өмнө нэмэх тэмдэг тавьж энэ тэгштэглийг ашиглаж бодно. Хэрвээ ийм байсан бол яах вэ? Хэрвээ нэг ийм тавцсан дээрээс тухайн биеийг шидлээ. Энэ маань явсаар хагаад ингээд эцсийнхэн байрлал нь энд байлаа гэж бодъё. Өөрөөр хэлбэл эцсийн байрлал маань анхныхаа байрлалын доор байвал яах вэ? Хэрвээ ийм байсан бол бүгдээрээ за энэ өндрийг энэ тавцангийн өндрийг эндээс нь хүртэл зураад хааш гэж. Энэ хаашаа урд хасах тэмдэг тавьж байгаад бүгдээрээ V0y t хасах 2.1 gt квадрат гэсэн энэ тэгштэглээр бодож болох байлаа. Харин энэ удаад анхныхан байрлал маань эцсийнхэн байрлалын доор оршиж байгаа учраас нэмэх хааш V0y t хасах 2.1 gt квадрат гэсэн энэ тэгштэглээр бодож болох нэ. Энэ дээрээс бүгдээрээ V0y бол яагаад гэхээр 3 секунд хугацаа өгчихсөн байна. Тэгээ 15 м гээд энэ өндрийг өгчихсөн байгаа учраас. Тэгвэл энэний оронд 15-ыг орлууллаа. Энэ мэдэгдэхгүй байгаа. Үржих нь 3 секунд g-г 10-аар авъя 2 тугаа 5. 5-ыг үржих нь 3-ын квадрат 5-9 45 45 дээр 15-ыг нэмжээр 60-ыг хуваах нь 3 V0y буюу V0y энэ дээрээс 20 м/сек болж гарч ирэх нэ. Энэ 20 м/сек юм байна. Тэгвэл альфа өнцгийг олж чадахгүй чадна шүү дээ. Хэвтэй тэнхлийн байгуулагч нь 20, босоо нь 20, хоёулаа тэнцүү байх юм бол альфа өнцөг чи хэд байх вэ? 45 градус дээр л эн чинь биелдэг үстэй тийм ээ. 45 градусын үед 2 кадтын урт нь тэнцүү гэдэг учраас тэгш өнцөгт гурвалжин дээр. За тэгвэл энийг олчлоо. Өөр бид нар юуг олох вэ гэвэл 20 м/сек гэдэг маань өөрөө хөөрөх хугацааг өгнө шүү дээ.
2 секунд гэж өгнө хөөрөх хугацааг. Тэгэхээр энд 2 секунд зарсан юм байна. Энэ 2 секунд нийтдээ нислэгийн хугацаа маань өөрөө 4 секунд байх нь. За ингээд бүгдээрээ энэ дээрээс тусгалын зайг тодорхойлоо гэсэн. X, Y зай гэсэн үг тэр байна. X, Y зай буюу заншснараа бүгдээр R гэж тэмдэглэжээ. Тэгэнгүүтлээ 20 метрийг үржих нь 4 секунд. Ингээд тусгалын зай маань 80 метр байсан байх нэ. Бодлого номер 3. Хэвтэй чиг тодорхой өнцгөр шидсэн биеийн анхны хурд V-ийг байв. Биеийн хөдөлгөөний тракторыг зурагт үзүүлсэн бөгөөд К-цэгээс L-цэгт, за К-гаас L-цэгт 2Т хугацаанд явсан байна. 2Т хугацаанд 2X зам туулж байгаа юм бол хэрэгцээ. За 2Т хугацаанд 2X зам туулж байгаа юм бол Т хугацаанд X зам тулах нь даймжиггүй. Энийг ингэж болчлоо. Тэгвэл 4X зай байгаа юм бол энэ хэсэгт 4Т хугацаа өнгөрсөн байна. Яг энэ орой дээрээс гэсэн үг. Мөн M цэгээс газарт, M-ээс газарт энэ хүртэл гэсэн үг. Т хугацаанд тус хүрсэн бол за Т хугацаа өнгөрсөн байна. Т хугацаа өнгөрнө гэдэг чинь энэ хоёрын хоорондын зай X болно л гэсэн санааг энд илэрхийлж байгаа юм байна. Ингээд тэгшмээр бүгдээрээ харъя л та энэ голоор нь ингээд зураад. Тэгшмээр нь харах юм бол баруун тал нь нийтдээ 5X болчихжээ. Энд 2X байгаа юм бол энд 3X зай үлдэн. За ямар ч үсэн энийг бичээд өрхөө. За юу болох вэ гэхээр L цэгээс энэ цэгээс M цэгт энэ цэгт очих хугацааг болооч л гэж асуусан байна надаас. Тэгэхээр энэ амархан болчлоо. Яг тэгэхээр 3X зайг би аль хэдийн олцсон юм чинь 3X замыг 3Т хугацаанд туулна. Тэгээд L-ээс M хүртэл 3Т дээр нэмэх нь 4Т буюу нийтдээ 7Т хугацааг зарцуулах нэ. Бодлого номер 4. Зурагт үзүүлсэн хөдөлгөөний H1-ийг хуваах нь H2 харьцааг хэрхэн яаж тооцоолох вэ бүгдээрээ. За бүгдээрээ бодоод үзье. Нийтдээ энэ range буюу тусгалын зай маань x дээр 3x нэм 4x 6x байна маань. 6x гээд энд нэг юм оройн цэг авчих. Хамгийн одоо энэ оройн цэг аваад ингээд тавьчих өгшин. H1-ийг хуваах нь H2-ыг олооч гэж надаас асуусан байна. Тэгвэл багш нэг ийм юм хийж болж байна. За энэ x замыг бол t хугацаанд ингээд туулчлаа гэж үзье. Тэгэнгүүтлээ яг энэ орой дээр очихдоо хэдэн t хугацаа би зарцуулах ёстой. Нийтдээ 6x байгаа юм бол 6x-ийг 2-т хуваагаад 3x зам. Тэгээ 3x замын x-ийг туулсан. Цаана 2x зам дахиад үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр эндээс энэ хоёрын хооронд 2x зам байна л гэсэн санааг илэрхийлнэ. Хэрвээ би x замыг t хугацаанд туулж байгаа бол 2x замыг би 2t хугацаанд л туулж тарна да. За тэгээд энэ хэсгийг бол би бас 2t хугацаанд туулж тарна. Энэ дээрээс энэ хүртэл гэсэн үг. Цаана нь x зам үлдэнэ гэсэн үг. Мэдээж эндээс энэ хүртэл x зам байх нь ойлгомжтой. Тэгэхээр энэ бас t хугацаа гэдгийг илэрхийлж байна. За би бодоод үзье л да. Жишээлбэл h2 өндрийг нийтдээ 3t хугацаанд туулсан юм байна. За тэгэхээр би 3 ийм нүүдэл хийл да. 1 2 3. Тэгэнгүүтлээ h 3h 5h гэдгээ би саний. Тэгэнгүүтлээ h2 өндрийг сүүлийн 2 одоо нүүдэл дээр буюу 2t хугацаанд туулсан учраас энэ хоёрын нийлбэрийг би авах хэрэгтэй. Энэ хоёрын нийлбэр маань 3h дээр нэмэх нь 5h. Өөрөөр хэлбэл энд t хугацаа, энд t хугацаа, энд t хугацаа буюу энэ хоёрын нийлбэр дээрээс h2-ыг би олох гэдэг байгаа байхгүй юу? Энэ 8h юм байна. Окей. h1-ийг яаж олох вэ? h1-ийг анхны t хугацаанд туулсан зам гэж бодох юм бол энэ маань өрөөсгөл болно шүү. Хамгийн энэ дээд талаас нь авах хэрэгтэй. Дээд талаас нь аваад харах юм бол 2t хугацаа өнгөрсөн байна. 2 үлдтийн гэсэн үг 1 2. За тэрнээс цаашаа дахиад 1t зам явсан гэдэг маань энд h, энд 3h, энд 5h буюу h1 гэдэг маань яг үнэндээ сүүлийн 1 секунд туулсан тэр зам буюу тэр маань 5h болох нэ. Ингээд h1-ийг хуваах нь h2 гэдэг нь 5h 8h буюу хурагдаад 8-5 гарах нэ. Энд дээр анхаарах ёстой зүйл маань доороос нь h 3h 5h гэж бодохгүйгээр дээрээс нь h 3h гэд сүүлийн 1 секундэд t хугацаанд унсан зам буюу тэр маань 5h гэсэн энэ харьцаагаар бүгдээрээ олж болох нэ. Бодлого номер 5. Хэвтэй чигт 30 градус өнцгөр чулууг шидэв анхны хурдын хിവэр байлгаж хэвтэй чигт үүсгэх өнцгийг 60 градус болгоод доорх хэмжигт хүнээс аль нь ихсэх вэ? Энэ 60 градус 30 градус гэдэг зүйл маань за одоо жишээлбэл энэ анхны хурдын хിവэр нь байлгаад V0 энэ ч гэсэн V0 байгаа. Тэгэнгүүтлээ энэ өнцгийг хэдэн градус болгосон бэ гэдгсэн чинь 60 градус болгосон. Нэг зүйлийг сануулъя. Ижил хурдтай бөгөөд тухайн хэвтэй чигт үүсгэж байгаа өнцгүүдийн нийлбэр нь 90 градусыг бүрдүүлж байх юм бол яг адилхан зайд яадаг үлээ тусдаг. Адилхан зэг дээр очиод буух нь байна. Харин гагцхүү юу ихсэх вэ гэхээр энэ өндөр хөөх өндөр маань ихсэн мөн нислэгийн хугацаа маань ихсдэг байгаа. Тэгвэл нислэгийн хугацаа биш хугацаа
Аль нь ихсэх вэ гэж асууж. За нислэгийн хугацаа ихсэх нэ. Энэ бол зүг байх нь. Тусгалын зай хിവэрэ байна. Тэгэхээр энэ буруу байх нь. Газарт хүрэх үеийн хурд нь ихсэхгүй ВНЛ анхны хурдтай шийдсэн бол чиглэлийн хувьд өөр боловч хэмжээний хувьд өнөөх хурд маань ВНЛ хിവэрэл байна. 10-аар шийдсэн бол 10, 100-аар шийдсэн бол 100, 60-аар шийдсэн бол 60 гэх мэтчлэн. Тэгэхээр энэ бол бас өөрчлөгдөхгүй зөвхөн нислэгийн хугацаа маань ихсэх нэ. Тэгэхээр зөвхөн 1 гэж бүгдээрээ хариулах нь гэсэн үг. Бодлого номер 6. Хоёр биеийн нэгийг К цэгээс хэвтэй чигт ВК хурдтай. Нөгөөг L цэгээс хэвтэй чигт альфа өнцгөөр VL хурдтай нэгэн зэрэг шидэжээ. Бис M цэгт нэгэн зэрэг туссан бол VK хуваахын VL харьцаанд орох сонголтуудын аль утгатай гарцаагүй тэнцүү байх вэ гэж надаас асуусан байна. За энийг ерөнхийдөө энэ зайгаар нь бүгдээрээ бодох гэдэг оролдъё. Энэ зайг X зай гэж. Окей, за X зайг тухайн VK хурдтай бие маань T хугацаанд нэгэн зэрэг шидэд яг нэгэн зэрэг очиж уулзсан гэдэг. Тэгэхээр чи ижилхэн хугацаа өнгөрсөн байна л гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ дээр нэг ийм жижиг нюанс байна. Нэгэн зэрэг шидсэн. Тэгээд бис M цэгт нэгэн зэрэг туссан гэдэг. Энэ хоёр өгүүлбэрээс энэ хоёр одоо үгнээс би юуг ойлгож болох вэ гэхээр энэ хоёр маань яг ижилхэн хугацаанд энэ нэг нь унах, нөгөөх нь хөөрөөд буцаад унах энэ үйлдэлийг биелүүлсэн байна гэсэн үг. Тэгэхээр энэ Т хугацаа өнгөрсөн гэсэн үг, энэ ч гэсэн Т хугацаа өнгөрсөн байна гэсэн үг. Яг энийг ашиглаад би бодох юм бол энэ X цайг K бит маань VK-г үржих нь T гэсэн энэ хоёр хэмжигдэхүүний үржүүрээр тодорхойлогдно. За нөгөө L бие маань мөн энэ X цайг биш үү те VL-ийн хэвтэй тэнхлэгдэх VL косинус альфа гэсэн үг. Энэ хурд болон Т хугацааны үржүүрээр тууллаа л гэсэн үг. Тэгвэл 1 ба 2 дугаар тэгшдэглийг хэдүүлээ хооронд нь тэнцвүүлж явж байна. X-тэй тэнцүү учраас ингээд харвал VK-г үржих нь T, өнөөх нь VL косинус альфа T. Энэ дээрээс юу хураагдах вэ? T-нүүд нь хураагдана. Надаас юуг нэхэд байгаа юм? VK-г VL туваавал яах вэ? VK VL-ийг нь тэнцүүгийн тэмдгийн нөгөө тал руу л гаргачих. Тэгэл болоо. Энэ нь косинус альфа байх нь. Тэгвэл зөв хариулт нь B байх нэ. Дараагийн бодлого хэвтэй чигт өнцөг үүсгэн шидсэн биеийн хурд газраас 20 м өндөрт 15 м/сек байв. Биеийн анхны хурдыг олоо гэж юм. Энд ямар нэгэн байдлаар энэ альфа өнцөг өгдөөгүй байна. Т хугацаа мэдэгдэхгүй байна. Багш нь зүгээр энэ дээр энерги хадгалагдах хууль ашиглаа бодчих. Энерги хадгалагдах хуулийг ЭХХ гээд товчлоо өччих. X байрлал дээр байхдаа ямар энергитэй байсан? Кинетик энергитэй. За түүнийг бичиж 2-1 mv квадрат. Энэ маань тухайн биеийн бүтэн энерги тэнцүү энэ байрлалыг B гэж л да. B-д ирэхтэрээ ямар энергитэй байх вэ гэхээр мэдээж тодорхой өндөрт гарсан учраас энэ маань потенциал энергитэй байна. Мөн тодорхой хурдтай байгаа учраас кинетик энергитэй байна. Эдгээрийг бичиж кинетик энерги 2-1 масс V-ийн квадрат нэмэх нь mg h өндөр. Ингээд массууд нь хоорондоо хураагдчихнаа. Би юуг олгож байгаа вэ гэхээр биеийн анхны хурд буюу V0-ыг олгож байгаа. V0-ийн квадрат гэдэг бол хоёруудыг нөгөө тийш нь гаргачих л да. Хураач гэсэн үг. V-ийн квадрат нэмэх нь 2g h-тай тэнцэх нэ. Энэ дээрс V0-ийн квадрат гэдэг. За V-ийн квадрат гэдэг нь маань энд ирээд B цэгт байгаа хурдыг нь хэлж байгаа. Тухайн биеийн хурдыг 15-ийн квадрат үрчим g-гаар баруул. H маань 20 байна. Ингээд V0-ийн квадрат за хэд болох вэ? 225 энэ дээрээс орчих 465 юм байна. 625 гэдэг чинь миний санаж байгаагаар 25-ийн квадрат байдаг баха. За ингээд 25 м/сек хурдтай шидэгдсэн байх нэ. Налуун X-ээс 24 м/сек хурдтай шидэгдсэн биеийн хэвтэй чигт үүсгэх өнцөг 37 градус байв. Би налуун ээлцэг туссан бол нислэгийн хугацааг олоорой гэсэн 8 дахь бодлогыг хэрхэн яаж бодох вэ? За яг ийм налуу орж ирээд тодорхой өнцөг өгсөн байх юм бол хэрвээ бид зүгээр ямар нэгэн налуугүй ийм газар дээрээс ингээд биеийг шидсэн бол нэг ийм хурдтгал өгчдөг тийм ээ. Энэ хурдтгал маань доошоо сөрөг чиглэлтэй. Тэгээд ойролцоогоор 981 эсвэл 10 гэд бодчихдөг байгаа. Тэгэнгүүтлээ секунд тутамд 981 эсвэл 10-аар тухайн биеийн анхны хурд маань буурна гэж үздэг. Жишээлбэл энийг 50 м/сек гэд өгчих юм бол секунд тутамд 10-аар буурж байгаа учраас
5 секундын дараа энд ирээд эцсийн хурд нь тэгтээ тэнцэнэ гэж үзэж байгаа. За яг ийм налуу ороод ирэхээр яах вэ гэхээр тухайн G-г налуу өнцгөр илэрхийлэх шаардлагатай болчдөг. Өөрөөр хэлбэл ингэнэ гэсэн үг. Энэ налуугийн энэ хавтгайг энэ зураасыг энэ хавтгайг дэлхийн гадаргуу байна гэж төсөөлье бүгдээрээ. Тэгвэл хэрвээ энэ маань дэлхийн гадаргуу байх юм бол энэ ихц доошогоо ямар хэмжээний G-гээр түүнийг татах вэ гэж бүгдээрээ бодох хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл багш нь юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр угтаа бол өнөөх G чинь шууд энэ ихц доошогоо ингэж гарч ирж байгаа тийм. Тэгэхээр энийг ерөнхийдөө ингээд парокслоод хоёр хуваач. Нэгийг нь ингээд нөгөөхийг нь энэ байдлаар. Хэрвээ энэ 53 градус юм бол энэ үнцэг маань ч гэсэн 53 градус болно гэсэн үг. Энэ 53 градус. Ингээд энийг G гэж G маань ойролцоогоор 10 гэд бодъё. Тэгвэл энэний насан тал нь G cos 53 гэсэн үг. Харин энэ эсрэг тал нь G sinus 53 болно гэсэн үг. Яг үнэндээ тухайн одоо биеийнхээ хөдөлгөөнийг удаашруулж байгаа G чинь яг аль нь юм бол энэ хоёрын мэдээж G cosine 53. Энэ векторын энэ улаанаар тэмдэглэсэн байгаа векторын эсрэг чиглэлтэй вектор. Окей, тэгвэл G cosine 53-ыг бүгдээр олъё. G маань 10 үржих нь cos 53 чинь 0.6 байдаг хаа. За. Ингээд 6 метр секунд квадрат гэсэн хурдталтайгаар удаашруулах юм байна. Манайхаа. Ерөөсөө энийг л багш нь хэлээд байгаа. За тэгвэл яг жирийн ийм нөхцөлд ямар нэгэн байдлаар өнцөг байхгүй, налуу хавтгай байхгүй нөхцөлд секунд тутамд 10-аар удаашруулж исэн бол ийм өнцөгтэй налуу хавтгай дээр секунд тутамд ямар хурдталтайгаар удаашруулж байгаа вэ гэхээр одоо 6 метр секундээр удаашрах нь тухайн хурд маань. Окей, за ингэ болов. Одоо надаас юуг асууж байгаа вэ гэхээр би налуун ээлжийг туссан бол би нислэгийн хугацааг болооч гэсэн байна. Окей. Тэгэнгүүт 24 м/с энэ дэшигээ. Тэгвэл 24 м/с гэдэг чи яг хэдэн секундын дараа тэг болох вэ? Секунд тутам 6-аар хорогдсон шүү дээ. 24-ийг хэд тугаах вэ? 6 тугаачнаа гэсэн үг. Тэгэхээр 4 секунд хугацааны дараа тэг болох нь байна. Энэ өрөө дээр очино гэсэн үг. Тэгээд цаашаа дахиад 4 секунд явна гэдэг маань нийт нислэгийн хугацаа нь 8 секунд болно л гэсэн үг. За би дахиад нэг тайлбарлая. Энэ юу вэ гэхээр 24-ийн эсрэг чиглэлтэй векторыг харах юм бол тэр маань G cosine 53. Буюу тэр маань 10-ыг үржих нь 0.66 м/с квадрат гэдэг маань тухайн биеийг секунд тутамд 6 м/с-ээр хурдыг нь хороож ийнэ гэсэн үг. 24 м/с-ээр ихэлсэн 6-6-6-аар хорогдож явсаар хагаад 4 секунд хугацааны дараа ерөнхийдөө оройныхоо зэг дээр гараад оргил зэг дээр гарна гэсэн үг. Хурд нь тэг болно. Тэгвэл нэг талдаа 4 секунд зарцуулж байгаа юм бол нөгөө талдаа дахиад 4 секунд зарцуулна. Нийтдээ 8 секунд гэсэн санааг энд илэрхийлнэ. Бодлого 9 чулуу хэвтэй чигт 30 градус өнцгөр 10 м/с хурдтай шидсэн юм байна. Хичнээн хугацааны дараа нэг өндөрт байх юм болоо, 1 м өндөрт байх юм болоо гэж надаас асуусан байна. Зургийг бүгдээрээ. Окей. 10 м/с гээд 30 градус гээд өгсөн байгаа учраас шууд байгуулагчд нь задлая. Ингээд энэ бол V0-ыг үржих нь cos 30 болно. Энэ нь V0 sin 30 болно л гэсэн үг. За энийг шууд бодчих. Sin 30 гэдэг чинь өөрөө 2-1 байдаг байхгүй юу? Тэгээд 10 үржүүлэх юм бол энэ 5 м/с. Cos 30 бол язгуур дор 3-ыг хахна 2 байдаг. 10 үржүүлэх юм бол 5 язгуур дор 3 гарна л гэсэн үг. Босоо байгуулагчийн хурд маань бол ерөнхийдөө 5 м/с түүнийг 10 тугаах юм бол G тугаана гэсэн үг. 0.5 м/с-ийн дараа энд ирнэ гэсэн үг. Орой дээр. Тэгэхээр эндээс энэ хугацаа маань өөрөө 0.5 секунд байх нь. Буу хугацаа 0.5 секунд. Ингээд нислэгийн хугацаа гэдэг бол 1 секунд байх нь энэ хоёрын хэлбэрээр. Окей, энд ирээд хамгийн их өндөрт гарна. За энийг ингээд тэмдэглэжлээ. Надаас юуг асууж байгаа вэ гэхээр хичнээн хугацааны дараа 1 м өндөрт байх юм аа гэж асууж байна. Тэгэхээр яг 1 м өндөр гэдэг чинь яг хаана байгаа юм бэ? Энэ маань H max-аас их юм уу бага юм уу гэдгийг бүгдээр олохын тулд H max-ыг эхлээд олъё. H max дундаж хурдаар нь болчих. Анх 5-аар шидэгдсэн тэр дээр очиод энд гэсэн үг. Энэ гэсэн үг. Энэ дээр очиод хурд нь тэг болно. Хуваахан 2 хэдэн секунд зарцуулсан. 0.5 буюу 2-1 4. 5-ыг хуваахан 4
125 метр өндөртэй байх нь. Окей. Тэгвэл H max чинь 125 юм байна шүү дээ. 1 метр гэхээр яах вэ? 1 метр гэхээр 2 боломж байна л да. Энд ирээд 1 метрт байж болно. Энд ирээд бас 1 метрт байж болно. Тэгэхээр нэг юм хугацааны 2 л одоо интервалыг л бүгдээрээ олох гэдэг нь л гэсэн санааг илэрхийлнэ. Окей. За багшны нэг нь 1 метр гэдээ тавьчих. Эндээс энэ хүртэлх зайн бас 1 метр. За тэгвэл хичнээн хугацааны дараа гэж асууж байна. 1 метр өндөрт гараад ирлээ. Энд тодорхой хэмжээний дээшээ чиглэсэн хурдтай байна. Тэрийг V гэж. Баруун тийшээ чиглэсэн хурдтай байна. Тэр маань өөрөө 5 язгууртар 3. За энэ тэгш тэглийг ашиглая бүгд. Тэр 1 метрийг бүгд H үсгээр тэмдэглэж. H тэнцүү V0 синус 30. За энэ хурд гэсэн үг. Үрч нь T хасах нь 2-1 GT-ийн квадрат гэдэг энэ дээрээс T болох гэдэг бүгд үзье. Энэ H бол 1 метр V0 синус 30 энэ чинь 5 шүү дээ тийм ээ. 5-ыг үрчих нь T хасах нь G гарвар авъя. 2-5 5-ын квадрат гэсэн үг. Тэгэхээр квадрат тэгштгэл бодож чадах уу гэдэг бодлого байна. Мэдээж чадна бүгдээрээ хасах 5 нэмэх нь 1. Дискриминантын болоод бодъё бүгдээрээ. За яаж болох вэ? Энэ дээрээс олъё гэж шин. Дискриминант B квадратаас хасах нь 4AC. Сануулах үүднээс ингэж дэлгэрэнгүй бичлээ. B квадрат 25 хасах нь 20. Энэ дээрээс 5 гарах нь дискриминант нь T1 ба 2. Тэрийг ажиллах хасах B нэмэх хасах язгуурдуур дискриминант тэр маань 5 2-ыг үржих нь A буюу тэр маань 10 болно л гэсэн үг. За ингээд T1 ба T2-ыг багшнуулъя. Тооны маш ашиглая. Окей, нэмэхээр нь авч удах юм бол ойролцоогоор 0.72 секунд. За хасгаар нь авч удъя. Энэ маань 0.28 гарах юм байна. Тэр мэдээж ойлгомжтой. За зуръя л да. Яг энэ оройн цэг хүртэл хэдэн секунд зарцууллаа бүгдээрээ 0.5 секунд зарцуулсан. Гэхдээ тэр маань 125 м гарч ирсэн. 1 метрт гарахдаа энд хүрэхтэй гэсэн үг. Тэг 100-ны 28 секунд зарцуулсан байна. Тэгвэл энээс цаашаа дахиад хэдэн секунд явах вэ? Энээс цаашаа дахиад тэг 100-ны 22 ийм секунд явж ээж эн чинь хамгийн дээдэлтэй очно гэсэн үг. Дахиад энээс цаашаа 0.5 секунд өнгөрөхийн тулд тийм ээ. Дахиад 0.5 секундээр тэг 100-ны 22-ыг нэмэхээр тэр маань энд иднэ гэсэн үг. Тэгэхээр эн чинь өөрөө нийтдээ 0.72 болчих жоох байхгүй. 0.5 дээр 0.22-ыг нэмээд. Тэгвэл яг энд эрэхтэй 0.28 секунд, харин энд эрэхтэй тэг 100-ны 72 секунд зарцуулсан. Тэгэхээр энэ өндөр нь бол 1 метр, энэ өндөр бас 1 метр, харин голынхон өндөр нь энд харуулсанчлан 125 м гэж бүгдээрээ ойлгож болох нь. Бодлого номер 10 хэвтэй чиг 60 градус өнцгөр чулууг шидсэн юм байна. 4 секунд хугацааны дараа хурдны босгоо байгуулагч нь VY 9.8 м/сек болсон бол тусгалын зайг олоо гэж байна. За 9.8 гэдгээс би нэг ийм санаа авч байна. Энийг одоо энэ удаад 10-аар биш 9.8 м/сек квадратаар бодох юм бол илүү ашигтай харагдаж байна. За яагаад гэдгийг одоо бүгдээр ойлгоно. Энэ ингээд тодорхой хэмжээний хурдтайгаар энэ 60 градусаар шидсэн юм байна. Энэ туссан байлаа гэж бүгдээрээ бодъё. 4 секунд хугацааны дараа тухайн хурдны байгуулагч маань босоо байгуулагч маань энийг эхлээд бүгдээрээ V0Y гэд орхичих. Энэ байгуулагч нь V0X энэ бол VT-ийг үржих нь cos 60 болно. Энэ нь V0 синус 60 байдаг. Косинус 60 2-1 синус 60 язгуурдуур 3-ыг байх нь 2. 4 секунд хугацааны дараа энэ 4 секунд өнгөрөхөд энд ирсэн байлаа гэж бодъё. Тэгвэл энэний байгуулагч нь шүү дээ. Босоо байгуулагч нь VY байсан бөгөөд тэр нь 9.8 м/сек байж ингэж ирээд эндээс цаашаа унсан гэж бодъё л. Энэ өндрийг бүгдээрээ H max гэх. Энэ надад нэг зүйлийг хэлээд байгаа юм. Секунд тутамд 9.8 буюу G-гээр багассан гэж бодъё. 4 секунд хугацааны дараа явсаар агаад 9.8 м/сек болсон. Харин дахиад 1 секунд хугацааны дараа түүний хурд нь тэг болно гэдгийг илэрхийлээд байгаа. Багасаад секунд тутамд 9.8-аар багасж байгаа шүү дээ. Тэгээ хизээ тэг болох вэ гэхээр мэдээж 9.8-аас 9.8-ыг хасаад 1 секунд хугацааны дараа
энэ орой дээр гарч ирэх нэ гэсэн санааг л илэрхийлж байгаа энэ өгүүлбэр маань. Окей, за тэгвэл энэ өндрийг бүгдээрээ хааш гэж хэрэг болж юу юм хаад. Ингээд харах юм бол энэ цэгээс оройн энэ цэг хүртэл за түүнийг А гээ, түүнийг Б гээ. А-гаас Б хүртэл нийтдээ 4 дээр нэмэх 1 секунд буюу хөөрөх хугацаа маань 5 секунд байж. Тэгвэл нислэгийн хугацаа маань хэд болж тарах вэ? Нислэгийн хугацаа нь 10 секунд болж таарнаа. Түүний дараагаар бүгдээрээ тусгалын зайг олох юм байна шүү дээ. Тусгалын зайг олохын тулд яаж болох вэ? R тэнцүү V0 косинус 60 үржих нь нислэгийн хугацаа. За энд мэдэгдэхгүй байгаа ганцхан зүйл байна. Тэр маань юу гэхээр V0 хурд маань мэдэгдэхгүй байна. Энэ V0 хурдыг бүгдээрээ яаж олж болох вэ? Дараах байдлаар олж болно. VY энийг эцсийн хурдгчий, энийг анхны хурдгчий. Тэгээд 4 секундтэй бүгдээр ашиглая. За нэг ийм тэгштгэл байдаг тийм үү? Эцсийн хурд гэдэг бол анхны хурд V0 синус 60 удаашрч байгаа учраас хасах G үржих нь T. За тэр T маань энэ 4 секунд хугацаа шүү. Нислэгийн хугацаа эсвэл хөөрөх хугацаа биш. Ингээд энэ дээрээс бүгдээрээ V0-ыг олъё. VY дээр нэмэх нь GT хуваах нь синус 60 гэдэг маань надад V-ийг анхны хурдыг өгөх нэ. V-ийг тэнцүү. Тооны машинаар бодъё. За энэ маань ойролцоогоор 56 10.3 м/сек гарах нь байна. За одоо мэдэгдэхгүй зүйл алга. Энэ тэгштгэл бүгдийг нь орлуулъя. Косинус 62.1 байдаг. Нислэгийн хугацаа маань 10 секунд. Ингээд хариуг болвол ойролцоогоор 282 метр гэсэн хариуг авах нэ. За ингээд энэ хүйчээлээр бүгдээрээ хэвтэй чигт өнцөг үүсгэн шидэгдсэн биетэй холбоотой 10 ширхэг бодлогыг авч бодлоо тухлан зууж таалан сойрхсон та бүхэнд баярлалаа. Дараагийнхаа хичээлээр уулзтлаа.